тэрийг хаах хэрэгтэй шүү дээ. Одоо бидээс яаж гинөө? Ер нь зөв юм уу буруу аргаар хийхлээр тэр ер нь буруу юм шиг болгож байна шүү дээ. Одоо эргүүлээд энэ ногоон эдийн засаг энэ одоо салхи нарны усны цахилгаан станцыг эсвүүц хандлага гарах нь шүү дээ. Яагаад гэвэл тэр одоо жилдээ 15 тэрбум төгрөгийн алдагдлал гарч байна. Тэр 50 мегаваттаас. Энийг хэн өөрч гинөө? Одоо энэ байгаа цахилгаан станцууд дээр өөрүүлсэн байна шүү дээ. Тэгээ ингээд биднес зөв юмыг буруу механизмаар явуулж эхлэе. Одоо тэгэхээр тэр нөгөө цахилгаан станцууд нь энэ балаа юм гэж одоо ойлгох төрөхөр байна шүү дээ. Тэгээ тэрийг бодлого зөв болгомоор байна. Механизмууд энэ дэмжиж байгаа механизмууд зөв болгомоор байна л да. Ялангуяа одоо эрчим хүчин дээр бол энэ талын энэ сэргээлт эрчим хүчийг ашиглаж байгаа. Сэргээлт эрчим үнэхээр бусдад хажуулбал одоогоор хажингоор өндөр байна л да. Энэний зардлыг төр өөрөө даах байгаа бол даасан шиг даах хэрэгтэй шүү дээ. Тэр нөгөө төлөлд нь өөрүүлэх юм бол энэ буруу механизм болоод нийтийн донд одоо буруу одоо сөрөг үр дагавар бий болох юм хандлага байна шүү дээ. Одоо Сүхбаатар тэрний юг одоо мэдж байгаа байх гэж бодож байна тийм ээ. Тэнд одоо гол эзэн тэнд сууж. Сая орж ирэхээс өмнө оюун сайд Сүхбаатаргаа бид нар яг наадах чи яриад байж байсан. Тэгэхээр үнэхээр одоо тэгвэл яаралтаар юугаа одоо гол асуудлыг оруулдаг энэ Чулуумат сайд сууж байна. Тэр санг яаралтаар агуулгаад тэрнийхээ зөрүү тэндээсээ өгөх хэрэгтэй байна шүү дээ. Тэгээ зөвл механизмыг явуулахгүй бол тэр юм чинь нийтэд одоо буруу тийм сөрөг хандлагууд бий болох юм. За их баярлалаа. Тэгэхээр хурлааны хаагаад нэг хэдэн зүйл хэлээд. Нэгдүгээрт цаг хугацааны асуудлууд бол одоо бидний амьдралд маш чухал байна. Та түрүүн хэллээ тэр стандартуудыг батлая гэдэг. Тэрийг одоо маргааш л юм уу те өнөөдөртөө багтаагаад батлахгүй бол хойш нь тавиад авах юм бол одоо бидний нэг хөгжил гэдэг юм чинь бол одоо орхиод яваад байна нэгдүгээр. Хоёрдугаарт бол энэ сэргээгт эрчим хүчтэй холбоотой энэ төлбөрийн юутай холбоотой асуудлуудыг одоо бас нэг тийш нь болох бол чухал юм байна. Тэгэхээр энэ хуралдааныг эхлэх үед би Twitter-ээр хүмүүсээс асуусан юм л да. Одоо энэ хуралдаанаас ямар асуулт асуух вэ гэдэг. Тэгэхээр 4 жилийн өмнө нэг асуулт ирсэн байна. Тэгэхээр 4 жилийн өмнө бол яг энэ эдийн засгийн форумын хуралдаан дээр би за Монгол улс бол одоо бүс нутгийнхаа эрчим хүчний манлайлагч болно гэж хэлэхэд одоо энэ зааланд байсан хүмүүс бүгдээр алга тавьчихсан та. Тэгээд одоо бид нэр эрчим хүч экспортлагч болно гэдэг зорилгоо тавьсан. Танаа засгийн газрын одоо мөрийн хөтөлбөрч одоо тодорхой орсон байна та. Тэгэхээр энэ тал дээр бол одоо янз янзын төслүүд бол эхний ээлжинд бол миний ойлгож байгаагаар хэрэгжиж байгаа юм байна. Концепцийн төвшөнд байгаа төслүүд байна. За зарим нь бол тэзүүлэгөө орцсон төслүүд байгаа та. Тэгэхээр энэ төслүүд дээр бол одоо юу шаардлагатай вэ гэхээр эцэст хөрөнгө оруулалт шаардлагатай. Хөрөнгө оруулалтыг татахын тулд бол нэг саяхан хэлдэг тэр төлбөрөө хэрэглэгчээс авч чаддаг тэр зөв механизм нь бол маш чухал юм аа. Энэ үн дээр бид нар анхааралтай байх хэрэгтэй шүү. Тэгээд өнөөдөр одоо эхний төслүүд нь араасаа дараа дараагийн төслүүдийг чирдэг одоо ийм нөхцөл байдалд бол хамгийн эхний төслөө гацаачих юм бол дараагийн төслүүдийг бид нэр санхүүжүүлж одоо босгож чадахгүй маа. Энэ бол бас их чухал одоо мессеж байгаа шүү гэдэг хэлээ. За тэгээд энэ хуралдаанд одоо идэвхтэй оролцсон та бүхэндээ их баярлалаа. Тэгээд хэрвээ одоо манай панелистуудтай мэдээж хэрэг одоо энэ эдийн засгийн форумын гол зорилго бол саналаа одоо чөлөөтэй солилцох. Тэгэхээр дараагийн кофе брейк үед бас тэгэрэй гэж хэлмээр байна. За их баярлалаа. Та бүхэн төрөө хүлээж авахгүй найдлаа захирал тайзан дээр гараад ирэхгүй. Тэгээд та нэг энэ IFC болоод Монголын банкны холбоо тийм хоёрын хооронд нэг санамж бичиг зурх байгаа юм байна манай хөтөлбөрт. Тэгэхээр энэ талаар бол одоо найдлаа захирал одоо тодорхой мэдээлэл өгнө. Хүмүүс аваад болно шүү дээ. Би аваад. За дөрөв та бүхэнд хэлсэн Монголын банкуд арилжааны болон хөгжлийн банк хамтран тогтвортой санхүүжлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Үүнтэй холбоотой түүний үзүүлсэн 8 зарчмыг боловсруулах, тэгээд дагалдах заавар журмыг боловсруулах, гарын агуулгыг боловсруулах, тэгээд тэрийг хэрэглэх хүмүүсийн сургах, зээлийн эдийн засгийн сургах, цаашлаад зээлдэгчтэй мэдээлэл өгөх, сургах, нийгэмд мэдээлэл өгөх гэх юмчлан тийм нүсэр ажиллагаа байгаа. Дээр нь энэ бол одоо байгаа тогтцооноос илүүтэй банкны болон зээлдэгчдийн зардлыг нэмэгдүүлдэг ажил юм байна. Тэгээ үүн дээр энэ нүсэр ажил дээр банкуудын санаачлагыг дэмжиж хамтран ажиллаж байгаа нэг байгууллага бол олон улсын санхүүгийн корпорац юм аа. Тэгэхээр олон улсын санхүүгийн корпорац болон Монголын банкны холбоо өнөөдөр хамтран ажиллах гэрээндээ гарын үсэг зурх гэж байгаа. Та бүхнийг энэ гэрээ гарын үсэг зурх ёслолд гэрч болно гэж хүсэж байна. Тэгээд ашрамт хэлэхэд бусад мэргэжлийн холбоод болон олон улсын байгууллагууд өөр сонирхогч хамтран ажиллах энэ санаачлагыг дэмжиж байгаа байгууллагууд ямар нэгэн байдлаар хамтран ажиллахад бид уриалж байна. Та бүхнийг уриалж байна. За энэ ширээ засчих хооронд
банкны холбоо бол нэг дэд ерөнхийлөгчтэй 3 дэд ерөнхийлөгчтэй байдаг. Холбооны ерөнхийлөгч бол захирал маань эзгүй байгаа. Өнөөдөр бол холбооны нэг дэд ерөнхийлөгчийн нэг Норихико Като захирал хүрэлцэн ирсэн байгаа. Банкны холбоог төлөөлж Като захирал гарын үсэг зурнаа. Олон улсын санхүүгийн корпорацийг төлөөлж Монгол улс дахь суурин төлөөлөгч Түвэн Нингвэн гарын үсэг зурнаа. За ингээд За Като захирлыг урьж байна. Монголын банкны холбооны дэд ерөнхийлөгч мөн Хаан банкны гүйс захирал мөн олон улсын санхүүгийн корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Түвэн Нингвэн урьж байна. За бэлэн үү магна. Энэ гэрлийг голлуулаад өгөөч. Болж гэнэ үү? За юу яах вэ те? Босно уу? Наа. За олон улсын санхүүгийн корпорац Монголд суурин төлөөлж Түвэн Нингвэн болон Монголын банкны холбооны дэд ерөнхийлөгч Норихико Като нарыг гарын үсэг зурхыг урьж байна. Please. Yeah. За зөвхөн За одоо Като захирлыг товч үг хэлхийг урьж байна. Thank you to him. In the capacity of Mongolian Bankers Association's Vice President, I'd like to give a few words. Арга хэмжээнд оролцож гарын үсэг зурлаа. Тэгээ би 100 хэдэн зүйлээ хэлье. Last year November, Өнгөрсөн жилийн 11-р сард Монголын банкны холбооноос declared нэг тунхаглалыг бол гаргасан байдаг. Тэр нь болохоор банкны байгууллагууд хамтдаа тогтвортой санхүүжилт гэдэг энэ хөтөлбөрийг одоо хэрэгжүүлэх талаар юм гарын үсэг зурсан ажил байсан. Тэр санаачлагыг Монголын банкны холбоо одоо гаргаснараа энэ бас тийм шинэлэг нөхцөл байдлыг Монголын банкудад бол үүсгэх юм зорилготой, өөрөөр хэлбэл тогтвортой санхүүжилтийн зарчмын дагуу Монголын банкуд ажиллах энэ нөхцөлийг бол нээж өгч байгаа. Олон улсын санхүүгийн корпорациас Монголын банкны салбарт энэхүү дэмжлэг тусалцааг үзүүлнэ гэдэг нь болохоор маш чухал үр нөлөөтэй гэж бид бодож байгаа. Яагаад тэгэхээр Монголын банкнуудын холбоо энэ тохиолдолд цаашдаа тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэхэд гаргах шаардлагатай тэр зардлуудаа ингэж одоо улсын санхүүгийн корпорацтай хамтарч гаргаад энэ нь болохоор бас банкуудын хувьд дор бүрнээ өөрийн дүрм журмаа боловсронгуй болгож өөрчлөх энэ нөхцөлийг бол бүрдүүлж өгье. Тэгэхээр бид нар олон улсын санхүүгийн корпорацтай хамтарсан энэ үйл ажиллагаа бол их үр дүнгээ өгнө гэж бодож байна. Баярлалаа.